Сайн мэцхан залуучуудаа IT-ийн гишмэн энэ удаагийн видеогоор бид AMD Radeon RX 9070 XT картны FPS-ийг шалгацгаая. Radeon RX 9070 XT-ийн талаар ярихаас өмнө мэдээж архитектурын талаар ярих хэрэгтэй. RDNA 4.0 нь RDNA 3.0 буюу RX 7000 сери бодвол хамгийн том давуу тал гаргаж чадсан газар нь Ray Tracing. Ray Tracing нь NVIDIA-ийн график картуудтай ойролцоо болж чадсан ба DLSS 4.0-той өрсөлдөхүйц FSR технологиг сайжруулжээ. Radeon RX 9070 XT-ийн үзүүлэлтийн хувьд TSMC-ийн 5 нанометрийн нодон дээр суурилсан boost clock нь 2970 Гц хүрдэг PCIe 5.0-той 16 GHz-ийн бастай 64 CU-тай 16 ГБ RAM-тай ийм загварын карт гарсан байна. Бидний тест хийсэн карт бол AMD-ийн премиум үйлдвэрлэгчдийн дунд байдаг PowerColor-ийн RX 9070 XT Hellhound загвар. Hellhound 9070 XT-ийн 3 систем, 2 ширхэг, 8 пин хичээл загвартай, 2.5 слоттой, холболтын хувьд 3 ширхэг дисплей порт болон HDMI 2.1-тэй. Хийзийн хувьд бортлын хүрээнд power, хойдлынхын төмөр, програмчлалын хувьд гэх юм бол өөрөө 2 BIOS-тай OC BIOS мөн Silent BIOS-тай. Одоо бенчмарк руу орцгоё. Cyberpunk-ийн 2K Very High дээр AMD RX 9070 XT-ийн дунджаар 133 FPS, хамгийн бага нэг хувь 110 FPS гаргаж байна. Энэхүү чартанд 40 болон 50 байхгүй байгаа учраас RX 9070 XT-ийн 40 Super болон 5070 Ti-ийн дээгүүр гарч их тоглоо. Цэвэр растрын хувьд шууд өрсөлдөгч RTX 5070 Ti-тай харьцуулбал барагцаагаар 3-5% илүү байж чадж байна. Харин 1080p дээр RX 9070 XT 128 FPS дундаж гаргаж өрсөлдөгч болох RTX 5070 Ti-ыг ардаа орхисон. Харин RTX 40 Super 205 FPS дундаж гаргаж хэрэглэлээ. Дараагийнх нь Monster Hunter Wilds 2K Very High дээр AMD RX 9070 XT-ийн дунджаар 103 FPS гаргаж 35129 оноо авсан. Түүний доор RTX 40 Super 92 FPS, RTX 5070 Ti 90 FPS-тэй байна. Monster Hunter Wilds өндөр үзүүлэлт шаарддаг учраас 10 FPS нь мэдрэгдэхүйц байж чадна. 1080p Very High дээр Radeon RX 9070 XT 127 FPS гаргаж онооны хувьд 43294 авсан байна. Түүнтэй өрсөлдөгч RTX 5070 Ti дунджаар 110 FPS гаргаж зөрүүний хувьд 17 FPS-ийн зөрүү гарч байна. CS2-ийн бенчмарк руу орцгоё. 2K Very High дээр Radeon RX 9070 XT-ийн дунджаар 258 FPS, хамгийн багадаа 166 FPS гаргаж байна. Түүний өрсөлдөгч болох 5070 Ti нь 341 FPS гаргаж барагцаагаар 80 FPS-ээр илүү байна. 1080p Very High дээр RX 9070 XT дунджаа 395 FPS, хамгийн бага нэг хувь нь 229 FPS. Дөрвийг харьцсан 3 960 Very High дээр 536 FPS дундаж хамгийн багадаа 249 FPS гаргаж байна. Хэрвээ та анзаарсан бол Radeon 9070 XT-ийн ягтаршил багасх тусам 5070 Ti, 4070 Ti Super-тэй FPS-ийн хувьд ойрцоор байна. Ягтаршил болгон дээрх FPS-ийн зөрүүнүүд нь тоглоом хөгжүүлэгч болон драйвераар шийдэх боломжтой. Бидний бенчмарк дээр шинээр нэмэгдсэн Indiana Jones and the Great Circle тоглоомны 2K дээр RX 9070 XT дунджаар 176 FPS, хамгийн бага нэг хувь нь 149 FPS гаргаж байна. Түүний өрсөлдөгч RTX 5070 Ti 173 FPS дундаж хамгийн бага нэг хувь нь 145 FPS гаргаж байна. Харин нэгт RTX 40 Super 13 FPS-ээр илүү гарлаа. 1080p Ultra дээр RX 9070 XT дунджаар 218 FPS, хамгийн бага нэг хувь нь 184 FPS гаргаж байна. 5070 Ti-ийн энэ удаадад тэргүүлж 224 FPS гаргаж нэгт горлоо. Wukong-ийн 1080p Ultra дээр AMD RX 9070 XT RTX 5070 Ti-тай ойролцоо 102-оос 103 FPS гаргаж байна. Dota 2-ийн хувьд CPU илүүтэй ачааллуулдаг ихэнх график картнууд 220 FPS-ээс дээш гаргаж байсан учраас Red Dead Redemption 20-ийн бенчмарк руу орцгоё. 2K Ultra дээр RX 9070 XT дунджаар 91 FPS, хамгийн бага нэг хувь нь 14 FPS гаргаж 48 Super-тэй мөн адил үзүүлэлт гаргаж чадлаа. Ягтаршил буурж 1080p дээр AMD RX 9070 XT 131 FPS дунджаар гаргаж 48 Super-ээс 6 FPS илүү боллоо. Бенчмаркд нь дуслаа. Анх RTX 4080 Super RX 7900 XTX авсан хүмүүс яхаа аргагүй хожлоо. Учир нь түүний дараа үе гарсан RTX 5000 сери болон RX 9000 сериудын картууд нь үнийн хувьд илүү үзүүлэлтийг гаргаж чадсангүй.
Контент бүтээгчдэд Radeon RX 9070 XT тохиромжгүй. Яагаад гэвэл удаа core байхгүй. Тэгэхээр Nvidia card сонгож байгаа. Геймерүүдэд RX 9070 XT e-спортын хувьд хангалттай. Харин та DLSS асахгүй, FSR болон Frame Generation сорхилгүй байвал цэвэр 3A raster тоглоомн дээр RX 9070 XT оновчтой сонголт байх болно. Тантай цуг эдгийн их тушин байла. Баярлалаа.